Сайн мэдээ. 8% зээлийг дахин олгож эхэлснээс хойш 100 гаруй өрх орон сууцнд ороод байна. Үндсэн хуулийн цэс шийдвэр гаргаж 3 жилийн дотор 76 мянган өрхийг байр орон сууцтай олгож чадсан үйл хөдлөл хөрөнгийн барьцааны тухай хууль нь үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзснээс ипотекийн зээл зогсоод байсан билээ. Олон жаал өрхийн хүсэл мөрөөдөл тав тухтай орчинд амьдрах эрхийг нь хязгаарласан энэ зээлийг Улсын их хурл иргэн сэргээсэн сайн мэдээг үзүүлье. За их хурлаас 1-р сарын 19-ны өдөр иргэний хууль, үйл хөдлөл хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан нь орон сууцнд орох хүсэлтэй айл өрхийн магнат нийлгэсэн үйл явдал болсон билээ. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 7 банк нийт 759 зээлдэгчид 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс 6 банк 110 зээлдэгчид 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон сайн мэдээ байна. Тэгээ энийг бол одоо шийдвэрийг буцааж иргэний хуулинд өөрчлөлт оруулж баталж өгч баталсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь өөрөө их давуу талтай болсон. Мэдээж сар шинийн өмнөөс хүмүүс маань орон сууцнд хамрагдах, орох, байр орон сууцны одоо нөхцлөө сайжруулах энэ боломж нь бүрдсэн байгаа. Ипотекийн зээлийн шалгуур нь өмнөх нөхцөлийнхөө дагуу олгогдно гэж Улсын их хурлын даргын зөвлөх мэдээллээ. 2012 оноос хойш 8% зээлийг олгож эхэлснээр 3.5 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 22%-тай тэнцэх хэмжээний зээл 8% хүүтэйгээр иргэдийн гарт очжээ. 41 мянган иргэнд шинээр зээл олгож 19 мянган иргэн өмнө нь өндөр хүүтэй авсан ипотекийн зээлээ 8% руу шилжүүлсэн сайн мэдээг давхардуулгая. Тэдний ихэнх нь залуу гэрүүл байгаа юм а. Бид нар 8% зээлийг анх гаргаж ирэхдээ Монгол банкны бодлого болон засгийн газрын бодлого ямар байсан бэ гэхээр ерөөсөө инфляцтай үеж 8% зээлийг нэмдэр нэмэх хасахныг байлгая. Инфляц буурсан тохиолдолд энэ хувь хүүг бас бууруулах боломжтой маа гэсэн. Ингээд ипотекийн зээлээр баталгаажсан бондоос санхүүжилт гаргаж энэ зээлийг мань хэрэгжүүлж эхэлсэн. Энэ одоогоорч үргэлжилж байгаа. Тийм учраас ямар нэгэн одоо төсвийн хувьд дарамт учруулахгүй ямар нэгэн төсвөөс бол хамааралтай биш учраас энэ зээл маань одоо тусгай зориултын ийм зээл гаргаж ирж байгаагаар бас нэг юм давуу талтай. Харин 8% зээлийг хизээ 5% болгох болоо гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Ажлын хэсэг гарan ажиллаж байна. Ирэх хавар гэхэд ипотекийн зээлд хамрагдсан болон хамрагдахаар төлөвлөж байгаа иргэдийн зээлийн хүү 5% руу шилжих сайн мэдээг маргаашийн дугаараас хүлээн авч үзнэ. Сайн мэдээ.